Өнөөдөр би Монгол улсын ерөнхий прокурор би фэйсбүүк дээр мэдээлэл хэлсэн. Жаргал сайхангуйтай уулзсан. За жаргал сайхангуйтай уулзаад би хамгийн түрүүнд нэг зүйл хэлсэн. За уучлаарай би өөрөө хуульчгөө, өмгөөлөгчгөө. Бас 2 удаа улсын хурал буюу 8 жилд улсын хурлын гишүүн байсан. Би хариуцлагатай нэг зүйл хэлье. Монгол улсын их хуралд 126 гишүүн байгаагаас бараг миний бодож байгаа бол 35 гишүүн нь хэрэг бүртгэлд мөрдөн байцаалтын шатанд шалгагдаад зарим нь шүүхийн шатанд явцсан байгаа гэж би ойлгож байгаа. Энэ асуудал ер нь одоо яагаад ингэж ард түмчин бухимдаад идэх юм бэ? Таныг одоо ингэ бас би буруу зөрүү янз бүрийн одоо хүмүүстэй сайн тэмцдэг үнэхээр мэрэгсэн гэдгийг бол би ойлгож байгаа. Гэхдээ Монголын ард түмэн энэ ерөнхий прокурор л одоо санаатаагаар хүмүүсийг оруулж ирэхгүй байгаа мó гэсэн байдлаар шүүмжлээд байна. Яг ер нь яагаад ийм байдгийг одоо ярих хэрэгтэй байна гэсэн. Уучлаарай. Таныг бол би хүндэлдэг. Одоо хуучин хил заншнараа гишүүнэ гэд хэлчихье. Тэгээ гишүүн асан энэ бас залуу хүний хуульч хүний хувьд бол би ойлгож байна. Бас үнэхээр их хурлын зарим гишүүнээр тоо болон нэрсэл би илжмээргүй. Тэгтээ ямар ч үйл гэсэн тагнуул дээр шалгаж байгаа нүнэн, авилгал дээр шалгаж байгаа нүнэн, цагдаа дээр шалгаж байгаа нүнэн тодорхой их хурлын гишүүн шалгаж байна. Гэхдээ 2024 оны улсын их хурлын тухай хуулийг Монгол улсын их хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хууль чиглэлд одоо Монгол улсын их хурлын гишүүдийг одоо тэр албажуулсан та тэр улсын их хурлын тухай хуулиа үтсэн үү гэсэн. Тэгэхээр хуульч хүний бодно үстэй. Гэхдээ нэрээ би тэр хуулиа үзээгүй юм биш тийм чи юу болцсон юм бэ? Би нөгөө бас адилхан хуучнараа байснаас болоод мэдээлэл апдейт хийв. Тэгээ би энийг үзлээ. Тэгсэн чи их хурлын одоо гишүүний бүрийн эрхийн баталгаа гэдэг энэ их хурлын тухай хуулийн 41-р заалт. За энэ хуулийг 2024 оны 5 дугаар сарын 24 буюу шинэ парламент батлагдахаас өмнөхөн өөрөөр хэлэх юм бол Монгол ардын нам хамгийн сүүлийн 76 байгаад магадгүй ялагдвал намайг битгий шалгаараа гэж байгаа юм шиг. Магадгүй ялвал би дархлагдсан хулгайчаараа баталгаажуулъя гэдэг шиг ийм сонин заалтыг баталсныг би үзээгүй уншаагүй жээ. Тэгээ сая би үзлээ. Тэн дээр юу гэж итсэн бэ вэ? 41-7 дээр энэ хууль зааснаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, баривчлах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар зөрчлийн тухай хууль заасан хариуцлага оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно гэж байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол эрхэм улсын их хурлын гишүүн арх уугаад эсвэл авгаагаа зодоод эсвэл айлын октыг гомдоогоод эсвэл авилгал аваад эсвэл албан тушаалын байдлаараа шүүгч прокурор ясын шидийн хүмүүст нөлөөлөөд янз бүрийн байдлаар гэмт хэрэг хийх зөрчил хийх тохиолдолд түүнийг хориглосон байна. Та нар боддоо хуучин би их хурлд би чинь 37 настай буюу 2012 онд улсын их хурлын эрхэм гишүүн болж ирсэн. 45 настай буюу 8 жил суугаад эрхэм гишүүн гэдэг энэ нэр алдартай одоо албан тушаалыг ард түмнийхээ сонголтоор өгчээсэн. Ард түмэн намайг сонгохгүй сонголт хийсэн. За ойлголоо. Тэр бол Монголын ард түмний минь мэрэгэн сонголт байсан байж болно. Түүнээс хойш ажил амьдралаа хөөгөөд ингээд өмнөхөөллөө хийгээд би чинь одоо юу гэдгийг ардаа урдаа хийсэн 9 шидийн өмгөө хүн чинь одоо юу гэдгийг зарлага тогтмол бол орлого тогтмол байх хэрэгтэй гэдэг шиг ингээ өдөр шөнөгүй ажиллаад энэ хуулийг анхаараагүй юм байна. Оюун эрдний даргалуулсан Лувсан намсраа оюун эрднээр даргалуулсан Монгол ардын нам
засаглаж байхдаа сонгуулийн өмнө их хурлын тухай хуулиа шинжилэн баталсныг мэдээгүй юм байна. Миний үед ямар байдаг байсан бэ гэвэл уучлаарай энэ эрхэм гишүүний талаар с ิจ гтийн ялагчаар татсан. Энэ хүнийг бид барилжлах шаардлагатай байна. Энэ хүнийг нэгжих шаардлагатай байна. Энэ хүнийг гэр оронд нь үзлэг хийх шаардлагатай байна. Энэ хүнийг өнөөдөр юу албан өрөө гэртээ мөнгө төгрөгөө хахуулаа. Одоо авилгалын гэрээгээ нууц зүйлүүдээ хийсэн байна гэд улсын ерөнхий прокурор хүсэл тавиад мөрдөн шалгах ажиллагааны процессын үед гишүүдийг түтгэлзүүлэх хүсэлтэй ерөнхий прокурор мөрдөгч гаргаад ерөнхий прокурор нь их хуралд оруулж ирдэг байсан. Тэр хуулиар үзэлгийг хийчихэд, нэгжлэгийг хийчихэд, мөрдөн шалгалтыг хийчихэд дуусангуудаа байнгын хорон дээр оруулж ирээд за эрхэм гишүүн тэрний талаар бид нь орон байранд нь үзлэг хийлээ, тээврийн хэрэгсэл нь нэгжлэг хийлээ. Бид шаардлагатай зүйлүүдэд хурааж авсан. Одоо энэ хүний эрхийг түтгэлзүүлэх шаардлагагүй буцаан сэргээлээ гэж ерөнхий прокурор бичгээ өгөхөд их хурал дээр уншаад эрхэн сэргэдэг байсан. Тэгвэл одоо уучлаарай ийм байха болсон юм байна. Өөрөөр хэлэх юм бол эрхэм гишүүдийг эрүүгийн хэрэг шалгаж байгаа бол зөвхөн яллах дүгнэлтийг өөрт нь гардуулж өгөөд таны би шүүх рүү явуулах гэж байгаамаа гингүүд хуулиараа барьж очиод Монгол улсын ерөнхий прокурорын хувьд өцөгдөр эсвэл тэдэн сарын тэдний өдөр эрхэм улсын их хурлын гишүүнийг яллах дүгнэлтийг үйлдсэн шүүхэд хэргийг шилжүүлсэн учраас бүрийн эрхийн түтгэлзүүлж өгнө гэдэг ганцхан залтаар оруулж ирдэг хуультай болгоцсон юм байна. Би гайхаад байсан. Гэхдээ энэ одоо 35 эрүүгийн хэрэгтэн байна да. Шалгагч юм да. Яагаад эднэрийг ингээд өнөөдөр бүр тэр битгэл ял авсан хүн хүртэл ингээд энэ ордонд таавараа байгаад гэмт хэрэгт холбогдсон гишүүд хүртэл өнөөдөр өстой зүгээр гимгүй юм шиг томроол хэвлийн уурал хийгээл хийн чигээл мөрдөн шалгахныхыг загнаал мөрөөрөө явж байгаа хуулийнхныг дээрлэхэл янз бүр болоод идэг байсан. Яагаад ингэж хэлсэн бол гэсэн чинь ерөөсөө зөвхөн яллах дүгнэлтийг гарт нь отгуулсан тохиолдолд шүүх рүү шилжүүлэх гэж байна гэдэг үндслээр л их хуралд оруулж ирдэг хуультай болсон юм байна. Эрхэм нөхдөө миний Монголын ард түмээ монголчуудаа бид эрхэм гишүүдээ сонгохдоо эрүүгийн хэрэгээс бултахын тулд эрх мэдлээ ашиглаж өөрсдөө энэ суудалтаа мөнхөд суулгахын тулд ийм одоо байдлаар бид нар энэ сонголтыг хийгээгүй санагдах. Одоо ингэн л байна л да. Гэмт хэрэг хийцэн этгээд болвол за жишээлбэл Ганбаатар сайн хүүгийн Ганбаатар хэргийг шалгаад бүх юм дуусаад яллах дүгнэлтийг гардуулах ихээр очиж авахгүй. Ерөөсөө тэр хаалгаад зөвлөгчгүй. Тэгээ яах вэ? Тэгээд тэр хүн жигсаалтаар 4 жилээргээд 20 жил суучихд боломж байна. 5 удаа дахиад сууж болно. Жигсаалтын ард түмэн чи яах вэ? Угаасаа 50 хүн маань 50 хүн авах шахуу ийм хоёр том намын жигсаалтын эхний 5 ард нь орчих юм бол сонгогдох нь тодорхой. Тийм учраас гэмт хэрэг хийчих юм бол дархлагдсан хулгайч нар болж дархлагдсан гишүүн болох. Би 35 их хурлын гишүүний тухай ярьсан. Гэтэл тухай одоо та нар бодоо 126-г тавьж яхад юм болж нам болгонд гэмт хэрэгт шалгаж байгаа юм биш. Хүн намд байж гин. Манай арчилсан намд байж гин, ардын намд байж гин. Ногоо намд байж гин.
Юу болж байна вэ? Эхний ээлжинд би ерөнхий прокурорт хүссэн. Прокурорын тухай хуулиар улсын их хурлтай харилцах, шууд харилцах бүрэн эрх танд байгаа. Та хуулинд өөрчлөлт оруулах саналыг хууль санаачлагчид өргөн бариул яасан юм бэ? Сая Өмнөд Солонгос улсад X ерөнхийлөгчийг мөрдөн шалгах буюу баривчлах гад очиход нь саад учрууллаа гэд 5 жилээр ялгаж байсан. Би өөрөө өмгөөлөгч байсан. Тийм учраас өмгөөлж ирсэн үйлчлүүлэгчийнхээ нөхцөл байдлыг дордуулсан байдлаар мэдгэл хийж байгаа юм биш. Тэгвэл ард түмэн харахад манай намбрын их баяргааг баривчлахад бараг иргэний дайн шиг шууган болж ирсэн. Халтмаагийн бат тулгыг барихад ханхар том цээжтэй нөгөө мө хөөрхий хэдэн бор цагдаа нар хэдэн бор мөрдөгчдийн хажууд бол бяц атгачмаар амар баг зарим нь бараг эрүүгийн элементүүд маягийн нөхдүүд хамгаалтанд гацсан байсан. Ямар цэрэг армаа хөдлөх үү? Өнөөдөр хуулийнхан дуудахад иргэн бол нэг удаа очихгүй гэж болно. Өмгөөлөгч аавь гэдэг. Хоёр дахь удаа очихгүй бол хоёр талаас нь сугдаж аваачаал нөгөө хэзээ үнэрт 461-т аваачаад хийчихнэ. Гишүүдийг бол уучлаарай. Энэ хуулийн 4-1-ийн 7-гийн дагуу ямар ч баривжилт болохгүй гэж байна. Уг нь прокурорын мэддэгдэх хуудсан дээр юу гэж байгаа вэ? Дуудсан тагт ирэхгүй бол таныг баривчлана гэж байгаа. Прокурорын мэддэгдэх хуудсын чинь нөлөөлөхгүй юм байна. Цагдин хорж болохгүй гэж. Нөхдүүд бол ингээд дураараа ажиллах нь биш үү? Нөгөө нэг этгээд үдэг хоорондоо нөлөөллөөр уулзаал яриа сууж явах нь биш үү? За дээр нь тэр битгээр зөрчлийн тухай хуулиар хариуцлага үргэж болохгүй гэж шүү дээ. Даанчд нөгөө дорж хамт согтуу байна гэд хэлэхэд дорж хамт айхгүйсэн. Шижир хэлсэн шүү дээ дорж хамтыг. Дорж хамдаа чи ордонд арх уугаад шүн орой гараад байгаа штэ. Ажлын байрандаа битгий арх уугач. Жирийн эргээ арх үнэртүүлвэл уул биш шүү. Бүр үнэртүүлвэл санамсаргүйгээр амсаад бараг юу гэдгийг цагдаагийн хажуугаар өнгөрөх юм бол уучлаараа драграар үлээлгэн машина бариагүй машин дотроо суугаад юу гэдгийг төр засгаа шүүмжилж байгаа. Чи тэр бурхны хүү гэж өөрийгөө нэрлээд идэг Баярбаат төлөө тэр залуу жишээлбэл яалаа үзэл бодлоо илэрхийлж яана гэд арай нэг тийм өөр хэлбэрээр хошин байдлаар хэлсэн чинь өргөж авч яваад 30 хоног болох гээд ямар ч байсан 7 хоног тэнд тавьчлаасан шүү дээ. Энэ байдалд чинь ард түмэн дургуцаад байгаамаа. Би бас хэлсэн энэ 16 настай хүүхдийн асуудал дээр би өмгөөлөгчөөр ажиллаагүй. Би өмнө 15 настай охины амиа алдсан асуудал дээр ажиллаж ирсэн. 15 настай хүүхдийн амиа алдсан асуудал дээр ажиллаж байхад амар хэцүү байдаг. Оролцоо нэмэгдэхээр хүн хилмигдүүлчихгүй барьчихгүй гэдэг. Сошиалор хүнийг яллах нь буруу. Гэхдээ сонин байдлыг бас хуулийнхан өгдөг нь бас буруу. Би яагаад сонин байдал гэж байгааг бол шүүх шалгаад эргээ явуулж. Прокурор шалгаад яллъя гэд оронгууд нь шүүх цагаатчихж. Анх прокурор цагаатхна гэд ороод ирэхээр нь шүүх яллах ёстой гэж. Үгүй чи хуулийн байгууллагууд хоорондоо бие биенийхээ хийж байгаа ажил, үйл ажиллагааг юу ямааргүй наа. Ингэж хэд буруутгаж үгүйсгмээр байна. За нэг сайн мэдээ сонссон. Тэгтээ бас гайхсан. Сайн мэдээ гэдэг нь юу вэ? Би ерөнхий прокурорт хэлсэн л дээ. Өмгөөлөгчийг сонгон шалгаруулж байна. Шүүгчийг сонгон шалгаруулж байна. Хуулчийг сонгон шалгаруулж байна. Прокурорыг сонгон шалгаруулахгүй байна гэсэн энийг бид нар сонгон шалгаруулдаг болсон. Сая хэдхэн хүний орон тоон дээр
прокурорын туслах дээр зар тавихад 400-500 хүн өрсөлдсөн гэж. Прокурор дээр бид нар бас одоо сул орон тоон дээр бид нар сонгон шалгаруулалт зарлана, ажлын хэсэг байгуулсан гэж. Бид хуулийн байгууллагын бас ингээд зөв юу хийж байгаа юмнуудыг бас зөвөр нь дэмжих ёстой. Хүн одоо юу гэдгийг төрийг одоо сайн шүүмжлэхтэй биш. Төрийг сайжруулахын төлөө явж явах ёстой. Тэгэхээр тэр талаасаа бол би юу гэж үзээд байгаа гэвэл өнөөдөр их хурлын эрхэм гишүүд чинь дархлагдсан байна. Эрхэм хууль зүйн сайдаа Баттамрын инквайра танд онцгой бүрийн эрх байна. Тэр нь юу гэвэл та намайг бодвол хууль санаачлах бүрийн эрхтэй. Та дархлагдсан иргэдийг дархлааг сулруулах хуулийг санаачлаад энэ их хурлын тухай хуулиар улсын прокуророос шууд хэрэг татаж аваад шалгаад улсын их хурлаар эрхийн дүтгэлзүүлэхтэр бололцоогыг нь олгох хуулийг оруулж ирээч. Энэ 4 сарын 1-ээс өмнө танд бүхэл бүтэн яам байна. Бүхэл бүтэн албад байна. Та өнөөдөр учрлыг дагаад орон нутгуудаар яваад улсын ажлыг биш, улс төрийн ажлыг хийхэн болооч. Та нүүрсчдийг шоронд хийхийг хүсэж байгаад би баяртай байна. Та очиж тэр хууль бус ажил хийж байгаа, хулгай дээр нь хийж байгаа, баг хүн алдсан ч юм уу гэмээр хүмүүсийг та хэлж байгаа нь буруу байна. Түрүүн надаас нэг одоо энэ дээр байна л да, би дархны засаг даргын тухай асуулаа л да. Гэхдээ энэ одоо ямар сони юм бэ? Дархны засаг даргын тухай ингээл манай нэг намын маягт байрын хүн, би бол манай намынх л гэж ойлгож байна. Тэгээ ингээд яриад ах юм. Гэхэд гишүүнээ гэдэг нь яг би их хурлын гишүүн биш шүү дээ. Би энийг хүндэтгэж харьцаж байгаа. Та эрүүгийн эрг хянан шийдвэрлэх тухай хуулийг харсан уу? Наадвал чинь прокурор зөвхөн мэдээлэл авах хэрэгтэй болохоос дотоод үйл ажиллагаанд оролцох, шийдвэр гаргах эрхгүй болгоцсон шүү дээ. Хяналт тавьсан прокурор нь зөвхөн дээд шатны буюу ахлагтай танилцуулна, ахлах хинжаа прокурор хоёр шийднэ. Ийм хуультай болгоод наа чи өөрчлөлтсөн шүү дээ. Ийм болцсон байна. Жирийн иргэн өнөөдөр маш олон удаа нийслэлийн прокурор, улсын прокурорд хандаад хэрэгэн татуулж үзүүлээд гэмт хэрэг нээсээ хэлмэгдлээсээ салж ирснийг би сайн мэднэ. Жишээлхэд одоо л уучлаарай. Дүүрэг бол дүүрэг, нийслэл бол нийслэл. Тэрний ахлах прокурор нь л хинжаах хэргийг хяндаг юм байна. Тэгээд хүсвэл шалгана, хүсгүй болгохтой ажиллуулчаад байна. Энд нь ерөнхий прокурорын эрхийг хасцсан юм байна. Гайхаж байна. Босоо удирдлагатай байгуулах шин. Яаж юм бол? Би одоо эрхэм Баттамрын инквайрт хэлээд та хууль санаачлаад тусгай мөрдөлт явуулдаг, шууд хяналт тавьдаг прокурорын эрх мэдлийг гаргаж ирээч гэдэг би санал тавьж байна. Гадныхан чинь прокуроруудаа хараад айдаг бол манайхан прокуроруудаа өнөөдөр доромжилдог болчих гээд шин. Анархистууд Монголд өнөөдөр нэлээд газар авчаад байна. Анархизм нэмэгдэхийн хэрээр айлын охтууд уйлж байна. Өнөөдөр эрүүгийн хуулинд доромжлох байсан заалтыг байхгүй болгоцсон. Танхаарах байсан заалтыг талын аваа ийцсэн. Гүтгэх байсан заалтыг байхгүй болгоцсон. Дураараа ажиллах нь гэмт хэрэг байсныг болиулсан. Энэ их хурл чинь энэ улсын дархлааг байхгүй болгоод байгаа юм биш үү? Сүүлдээ өөрсдийгөө дархалцсан биш үү? Энэ Монгол улсад өнөөдөр сэтгүүлчид байдгийн бол энэ их хурлын энэ хуулийг нэг хараад эрхэм гишүүдийн бүрэн эрхийг нэг хараад яриад гаач
Хэрэг гишүүн бүрийн их дуусгар болсноос хойш ажил эрхлээг бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай эвнжих тэтгэмжийг нь 100,000 хүн болиулмаар байна гэдэг энэ 4-1-ийн 8-ыг гэлүү дээ. За 9-ийг 4-1-ийн 9-ийг шүүмжилж байсан. 4-1-ийн 9-өөс илүү 4-1-ийн 7 ч нь илүү ноцтой юм биш үү? Тэр хүнийг баривчилж болохгүй юм байна. Орон байранд нь уг нь бол Монгол улсын үндсүүлэлт зөвхөн ерөнхийлөгч халдашгүй бүрэн эрхтэй бөгөөд та гомдорогч оюун туяа гэдэг яг ямар асуулт асуусан юм болоо? Би асуух ёстой бүх юмнуудыг л асуусан байгаа. Тэгээ одоо тэрийг яриа явж байна. Та хэрвээ цаашаага асуух юм байвал дараа нь энэ миний лайвын дараа дэлгэрэнгүй асуугаарай. Би бас зарим нэгэн хувь хүнтэй холбоотой юмнуудыг бол ерөнхий прокурор шууд асуух эрх байхгүй. Яагаад гэвэл Монгол улсын ерөнхий прокурор дээр би хувийн ашиг сонирхлоор хэн нэгнийг төлөөлж очиагүй. Энэ нийгэм чинь өнөөдөр бухимдалд орчоод байна. Нийгэм чинь өнөөдөр зөвхрөөд ядраад байна. Нийгэм чинь өнөөдөр энэ хэвлэл сошиалын мэдээлэлээс хараад дайны үеийн фронтын мэдээ шиг авилгачдын аимшигтай их хахуул энэ тэрийг авчэна. Ядаж иргэний шугамар тэр шүүх рүү яваад наад хөрөнгүүдийн хураасан асуудлуудыг шийдсэн үү гэсэн 2.8 их найдыг иргэний шугамар нэхэмжил гаргаад бид нар шийдвэрлүүлсэн. 2 их найд та нар боддоо 2 их найд 2-3 жилийн дотор юу болж байна? Хулгайчин бүр бүр хэрэг сэтэрлээ. Би хуулийн анги оюутан байхад 90 онд 93 онд гэж хэлээ да. 90 оны авилгал арх байсан. Цагаан арх. Тэр өстө нөгөө тэрийг аргалах гэж арх өглөө, энийг аргалах гэж арх өглөө гэдэг байл. Дараа нь би зүгээр юу гэдэг ингээд нэг өмгөөлөл хуулийн ажил хийх чинь бурхан тэр чинь 10 сая төгрөг 5 сая төгрөгийн хахуул өгцөн ямар аимшигтай байдаг гэсэн бид нар 500 тэрбум 400 тэрбум гэж ярьж шин. Наад захилгаан станц чинь яаж ийн? Мөнгө авахгүй, засвар их мөнгө авахгүй гэдэг. Өөрсдөө тэгсэн яаж ийн? Гадны нөхөрт 2 тэрбумаар нь очиод хаалтын гэрээ ийдсэн биш. Юу хаалгах гэжсэн ард түмэнд зарлал. Ямар албан тушаалтны ямар нэр хүндийг хамгаалах гэж ийм юм хийжсэн. Миний сошиалын хандлтуудыг унгаагаад байсан шалтгаан магадгүй тэр нэр хүндтэй би ийм мундаг хүн гэд Google руу ч юм уу, YouTube руу ч юм уу, Facebook руу ч юм уу, Twitter руу ч юм уу миний өмнөөс намайг гүтгэж гомдол гаргасан юм биш үсттэй. Би засгийн газартаа ийм том ажил хийжээс ийм зөвлөхүүд гэд энэ нөхдүүдийн толгооноос нэрэ гарахгүй юмнууд гэж балгаа. Сая шоронгоос гарсан гэдэг чулуун цагт би хүнийг нэрээр нь хэлчихье. Захим хөгжлийн нарийн бичиг чөлөө нам дотроо байж хахад тэр үед мянган хүний сошиал хаягийг хакердаад баригдажсэн тохиол байна. Facebook хаягийг хакердаад тэгээд янз бүрийн юм гүтгэж өчтдөг. Тэр баасан хүү баас юмаа гэж өчөх бол зүгээр л нэг жишээ. 9 шидээрэнд оромжилдог. Сошиал харахын аргагүй гүтгдэг зохион байгуулалттай. Гэхдээ нам зохион байгуулалт ингэж хийж болох юм уу? Миний Монголын ард түмээ. Ийм зүйлүүд байна. Тийм учраас би өнөөдөр энэ Монгол улсад энэ авилгалыг дээрээс нь шүүрднэ. Шударгасыг дээрээс нь эхэлнэ. Шатыг дээрээс нь шүүрддэгэ гэдэг сайхан үгийд чинь би талархан алга даши.
Харин сайхан хуулийг яаралдаа санаачилж оруулаач. Сайд нараа, зандаа шитар сайдаа, ерөнхий сайдаа, эрхэм намын дарга учрлаа. Та нар хэн нэгэн худлаа нүүрсчингээд нэг хүний нэр зүүчгээд хэн нэгний шоронд оруулах нь мэдээж энэ хуулийнхны ажил. Харин та нарын их ажил бол хуулийг боловсронгуй болгож ядаж энэ их хурлын тухай хуулиараа, ядаж энэ эрүүгийн эрх хянан шийдвэрлэх тухай хуулиараа эрхэм гишүүдийн эрхийг дүтгэлзүүлэхэд, эрүүгийн хэрэгээр тэднийг эргүүлэн татахад бололцоо болгомжийг олгож халдашгүй гэдэг нэрээр халахвч хийж хамгийн хулгайг хийгээд байгаа энэ этгээдүүдээс салаач гэж хэлмээр байна. Түүнээс биш та нарын хэрүүлийг сонсох гэж сайт болгонуудыг худалдаж авчаад нэг магтан дуулах, муулан гүтгэх, доромжлон үгүйсгэхийг чинь бид нар жирийн иргэд бид нар өнөөдөр хараад үнэхээр харамсаж байна. Үнэхээр харамсаж байна. Үнэхээр шүү. Энэ бол маш ноцтой шүү. Эрхэм гишүүд, эрхэм Монголын ард түмэн минь. Би ард түмнээ уриалж нэг зүйл хэлмээр байна. Бид хүссэн ч хүссээгүй ч уул уурхайн баялгаа үр ашигтайгаар ашиглаад улс орноо хөгжүүлээд явнаа. Бид хүссэн ч хүссээгүй ч улсын хурлын сонгуул нь болдгоороо болоод улсаараа очиж саналаа өгнө. Таалагдсан ч таалагдаагүй ч таны хүслээр биш гэхэд өөр хүний хүслээр хэн нэг нь эрхэм гишүүн болно. Ингийн тулд нэгдүгээрт нь мөнгөний сонгуулийг болмоор байна. Мөнгөний сонгуулийг зогсоох мөрөөдөл, мөрийн хөтөлбөр, хууль санаачилсан намыг дэмжээч. Манай нам энийг хийгээч. Манай нам шинчиллээ хамгийн түрүүнд Монгол ардын намаас төрүүлж хамгийн түрүүнд уучлаарай. Сонгуулийн зардлын дээд хязгаар нь 1 тэрбум гэдгийг татгалзаач. Манай намынхан сонгуулийн зардлыг 100 сая төгрөгнөөс хэтрүүлэхгүй байлгадаг хууль санаачилж оруулаач. Нэг 10 найзтайгаа нийлээд 10 саяараа сонгуульд ордог тийм санал худалдаж авдаггүй, тийм сонгуулийг хийдэг болмоор байна. Тийм санаачлах хуулийг батлаач. Тэгэхгүй бол хэдэн тэрбумаар, хэдэн 100 саяар, хэдэн их наядаар нь сонгуульд санал худалдаж авч байна. Бүр ингэж авахдаа төрийн мөнгөөр сонгуул хийж байна. Жишээлбэл хорооны хэсгийн ахлагчдыг цалинжуулж байна. Жишээлбэл сайн тэгээ хоршооч хөлөө нэрээр ахмадуудад мөнгө тарааж байна. Жишээлбэл 10 их найд хөтөлбөр нэртэй ямар ч үр дүн байхгүй мөнгө тарааж байна. Ийм ноцтой, ийм аюултай, ийм мөнгөний, ийм юу гэдгийг сонгуул яваалах юм бол энэ улс мөхөл рүүгээ орно. Хуучин сонгуулийг 90 оны хуучин сонгуулийг хийхэд халуун сав тараадаг байсан юм. Хуучин сонгуулийг хийхэд өнөөдөр юу гэдэг үсэн бэ гэвэл ханы сонин шиг хүмүүс өөрсдөө гараараа сурчлагын материалыг явуулдаг байсан. Одоо бол сонгуулийн зардал нь хэрээс итэрсэн. Энэ зардлаа нөхөхийн тулд төрд албан тушаалтнуудыг оруулаад намын нэрээр санхүүжилт ол гээд нөгөөдүүл нь хахуйл аваад хэрэгт овоод баригдаад шоронд ороод тэгээд
сонгуулаараа дараагийн нэр дэвш гарсан нөхдүүд нь их хуралд байхдаа тэднийг ялаас хөнгөлж байна. Та нар боддоо би сонголттой хуулийн сонголттой хуулийн шийтгэлийг шүүх шийдэж байгаа. Өнөөдөр 2 удаа авилгалын хэрэгт орсон Тунцаг гэдэг залуу жишээлбэл 14 сая төгрөгөөр торгуулж ирсэн. Аимшигтай биш үү? Зүгээр л торгуулъя л. Өнөөдөр 2 тэрбум билүү 3 тэрбум билүү хахуйл аваад баригдсан нэтгээд 40 сая төгрөгөөр торгуулж байгаа. Гэтэл зүгээр нэг өөрийн жирийн нэг хүүхэд жирийн нэг иргэн 100,000 төгрөгийн ноцоос дугуй ноцоос машины дугуй ноцоос хулгайлаа гэд 2 жил ял авч. Зүгээр нэг жирийн нэг малчин гадаа байгаа айлын бухан бэрэг аваад 3 жил ял авч. Би хулгай хийх зүггээгүй. Гэтэл хор хөнөөл нь нэг бэрүү хулгайлсан бол нэг айлыг л хохироо. Харин нэг албан тушаалтны хахуйл авсан шийдвэр нь төшмдийн нүдийг соглоо зогсохгүй тэр улсыг мөхөл рүү хүргэнэ. Хар тамхи шиг асар том аюул нүрэлж байгаа. Иннээс болоод өнөөдөр залуучууд нь, иннээс болоод өнөөдөр нийгэм нь, иннээс болоод ард түмэн нь асар бухимдалтай байна. Гудамжинд өнөөдөр алхаж явхад зарим иргэдийг харахад тэр бухимдлын хэмжээ дээд зэрэгтэй хүрсэн харагдаж байна. Энэ бухимдлыг эрх баригч нам, энэ бухимдлыг эрх баригж байгаа эрхэм гишүүд, эрх мэдэлтэй эрхэм гишүүд та нар маань битгий дагуулan хөөргöd байгаа ч. Засах талаар хууль санаачлаач. Өнөөдөр ер нь ингээд улс орноо гой сайхан байлгая гэвэл улсын их хурлын эрхэм гишүүдийг халдашгүй байдлыг эхлээд болиулъя. Хоёрдугаарт нь улс орноо сайхан байлгая гэвэл өнөөдөр улсын их хуралд авилгал албан тушаалын хэрэгээр шалгаж байгаа хүмүүсийг нэр дэвшүүлэхийг болиулъя, түтгэлзүүлье. Ингэжээж энэ улс чинь цаашаа урагшаа хөгжинэ. Эрхэм ерөнхийлөгч та энэ дээр анхаарал тавьж Монгол улсыг эзэнтэй гэдгийг батлан харуулж өгөөч гэж миний хүсэлт байна.